За сайн байцгаана уу итгэл нэг тахтуусээ бүгдэнд нь сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бид нар хамтдаа Монгол өв соёлоор одоо хамтдаа надтай хамт аялж байгаа. Тэгээд Монгол хүн байна да энэ ч одоо морь одоо хазаарлаад тэгээ дээрэс нь чөдрийг аваад имэйллээд тэгээ ташуурдаа сайхан тал нутгаар тавих болно. За тэхийн тулд бид нар өмнөх сургаалаар хамтдаа амны хазаар гэдэг сэдвээр үзсэн. Тэгээ бид нар амаа яагаад хазаарлах ёстой? Амаа хазаарлахын ач тус нь яг юу юм? Сайн үр дүн нь юунд хүргэдэг? Мөн дээрээс нь яаж амаа хазаарлах талаар суралцсан билээ. Тэгээ бүгд хамтдаа өнөөдөр чөдөр гэдэг сэдвээр үзнэ. Бодлын чөдөр гэдэг сэдвээр. За тэгээд энд чөдөр хийсэн байна. За тэгээд чөдөртэй хамтдаа танилццгаая. Богинохон бичлэгийг үзцгээе. Чөдөр гэж юу вэ? За монголчууд бид нар эртээр үеэс одоо уналж эдэлж байгаа мордыгоо тогтоохын тулд чөдрийг одоо чөдөр аргамжааг хэрэглэж ирсэн. Тэгээд ер нь бол чөдрийн тодорхойлт гэвэл морь малын 3 хөлийг торгож тогтоодог тоног хэрэгслийг чөдөр гинэ гэж. За ер нь бол чөдрийг 2 аргаар одоо зангиддаг байгаа. За бид нэр чөдөр хийх гэж ярьдаггүй монголчууд бид нэр чөдөр үйлдэх гэж ярьдаггүй харин чөдөр зангидах гэж ярьдаг байгаа. Ер нь бол энэ баахан их зангилаа үүсгдэг болохоор зангиддаг болохоор зангидна гэж ярьдаг байгаа. За ер нь бол 2 төрлийн тийм зангидалт байна. Ер нь бол зангиддаг байгаа. Нэгдүгээр нь болохоор одоо хоймсон чөдөр гэж ярьдаг юм да. Хоймсон чөдөр. Энэ нь болохоор илүү ойлгомжтой хэлийгвэл 2 сурыг нийлүүлж хагаад эрчилхийг одоо хоймсон чөдөр 2 сурыг. За гурамсан чөдөр гэж байна. За энэ бол одоо гурамсан чөдөр байгаа. 3 сурыг одоо нийлүүлж хагаад эрчилсэнийг гурамсан чөдөр гэж байгаа. Тэгээ Библич хүртэл хэлдэг тийм үү? Гурамсан сур тийм ч амархан тасардаггүй гэж. За ер нь бол тэр чинь энэ нэ гэсэн. За чөдрийн төрлүүд байна л да. Олсон чөдөр байна. За төмөр чөдөр байна, суран чөдөр байна. Гэх мэтлэн ингээд олон төрлүүд байна. За төрлийн чөдрийн одоо бүтэц гэж байна. За бүтэц. Ер нь бол хаа буюу одоо энэ уртлын хэсэг. За мөн дээрээс нь энэ сум буюу одоо энэ урт шилд хэсгийг бүрддэг ба. Энэ хоёр хэсгээс л бүрддэг ба. За чөдрийн одоо алга гэж нэрлэдэг. Гарын алга гэдэгтэй адилхан. Энэ чагттай энэ хэсгийг чөдрийн алга гэж нэрлэдэг байна. За мөн энэ гогцоо, энэ чагтаа хийдэг хэсгийг чөдрийн гогцоо одоо чагтаа торгох хэсгийг нь бол одоо чөдрийн гогцоо гэж нэрлэдэг байна. За мөн одоо энэ чагтыг болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр монголчууд эдгээр чөдрийн хумс гэж нэрлэдэг байна. Гарын хумс гэдэгтэй адилхан. За тэгээд чөдөр алдуурах гэж байдаг. Ер нь бол одоо энэ морь малаа чөдөрлцөн байж хахад энэ нь одоо зангилаас нь одоо чагтан тайлагдахыг одоо чөдрөө алдуурах гэж хэлдэг байна. Тэг өнөөдөр хамтдаа бодлын чөдөр гэдэг сэдвээр үзнэх болно. Тэгээ бүгд хамтдаа номлоос сонсцгоё. За ер нь л адуг энийг чөдөрлөдөг одоо явуулахгүй тулд энэ зүйлийг одоо хэрэгэлдэг байгаа тийм үү? Чөдрийг бид нар хэрэгэлдэг. Тэгвэл оюун бодолдоо бид нар маш олон тийм чөдөртэй хүлээстэй явж л байдаг шүү дээ тийм. Тэгээд яг энэ сэдвээр бүгд хамтдаа бодлын чөдөр гэдэг сэдвээр хамтдаа Библиэс суралцуулна. За бодлын чөдөр гэдэг нь ер нь бол буруу үзэл бодлын талаар би та бүхэнд хэлээд байгаа шүү. За бүгд хамтдаа Библийн Ром номын 12 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэгийг уншицгаая. Би та бүхэнд уншиж өгье. Иймд ах дүү нараа Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун дахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдал нийцэлгүй. Харин оюун санаагаа шинчлэн өөрчлөгд. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэж. За ер нь бол манай эзний 57 оны орчимд одоо Илч Паул Ромын итгэгчдэд бичсэн энэхүү загтал үнэхээр гайхалтай Ром ном бол. Тэгэхэд яг бидний уншсан 12 дугаар бүлгүүд ер нь бол яг Христэд итгэгч, жинхэнэ Христэд итгэгч хүний яг амьд итгэлтэй байдаг талаар ерөөдөө яг гарч ирж байгаа. Ер нь бол 9-21 дугаар ишлүүд дээр яг тэр гадаад шинж тэмдэг, яг тэр амьдарч байгаа амьдралын үйлдэл нь яг ямар байдаг талаар 9-21 дугаар ишлэл дээр одоо шинж тэмдгийн талаар, шинж чанарын талаар гарсан байгаа бол харин 1-2 дугаар ишлэл дээр ерөөдөө яг тэр шинж чанарыг ургуулдаг мөн чанар, гол зүйл нь яг юу болохыг энэ ч бидний нэг сайн уншсан хэсэгт бичсэн байна. Тэгэд бид нар буруу үзэл бодол буюу бодлын чөдөр гэдэг сэдвээр үзэж байгаа. Тэгвэл яг буруу үзэл бодол гэж яг юу хэлэх талаар нь юу хэлээд байгааг хамтдаа дахин харцгаая. За 2 дугаар ишлэг эргүүлээд харах юм бол энд ингэж хэлж байна л да. Энэ үеийн явдал нийцэлгүй. Харин оюун санаагаа шинчлэн өөрчлөгд. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэж хэлж байна.
За ер нь бол маш тодорхой товчхоноор базаад хэлэх юм бол ер нь бол Бурхны үгээс хүслээс гадуурх зүйлийг бол одоо ер нь бол буруу үзэл бодлыг хэлж байгаа юм. Бурхны хүсэл нийцэхгүй, за үгэнд нийцэхгүй зүйлийг бол буруу үзэл бодол гэж хэлж байгаа юм. За мөн бүгдээ харах юм бол энэ үеийн явдалд одоо нийцэхгүй гэж Илч Паул хэлсэн байна тийм үү? Яг 2 дугаар ишлэлийн эхний хэсэг. За хэдүүлээ илүү ойлгомжтой байхын тулд яг энэ ишлэлийг илүү ойлгомжтойгоор утга санаагийн тайлбарлахын тулд би та бүхэнд дахин хоёр өөр орчуулгаас та бүхэнд уншиж өгье. За 2016 онд орчуулагдсан Библийн орчуулагчдын багийн бичсэн еврей грек арамей хэлээс нь орчуулсан орчуулга дээр 2 дугаар ишлэг ингэж хэлсэн байна. Та нар энэ орчлонгийн хүмүүс шиг амьдрч болохгүй. Харин Бурхан та нарын сэтгэлийг эрс шинжлэх болтугай. Тэгвэл сайн бөгөөд Бурхан таалагдах бүх зүйлийг хэрхэн хийхийг та нар мэдэх болно. За энэ дээр харах юм бол энэ орчлонгийн хүмүүс шиг амьдрч болохгүй гэж хэлж байгаа. Христэд итгэдэггүй хүмүүс шиг байж болохгүй гэж хэлж байна гэсэн. Илч Паул. За тэгвэл бидний хэлж сансан 2015 онд одоо сүүлд апдейт хийгдээд одоо шинжилгээ гаргасан нартай Библи ингэж хэлсэн байна. 2 дугаар ишлэг. Өөрсдийгөө энэ үеийн хүмүүстэй адилхан болгох хэрэггүй. Харин бодол санаагаа шинжлүүлэн огт өөр хүмүүс болгож ертөнцийн эзний хүсэл гэж юу болохыг түүний хувьд сайн сайхан хүлээн зөвшөөрөх түйц төгс төгөлдөр зүйл гэж юу болохыг амьдралаараа батлан харуулж байх тун гэж байна. За маш гайхалтай тийм үү? За ер нь л та нар харсан баг тийм. Ер нь л Христ итгэгч биш хүмүүсээс бид нар тис ондоо байх юм. Тэр хүмүүс шиг амьдрч болохгүй. Тэр хүмүүсийн амьдралын үйлдэл одоо үзэл санаатай ер нь л нэгдэж болохгүй гэсэн. Ер нь л Библийн үзэл санаа бол энэ дэлхийн ертөнцийн үзэл санаатай бол ер нь бол харшилчилдаг л да, харшилдаг. Тэгээ яг хуу таахан таардаг таарахгүй нь таардаггүй. Яг хуу ингээд Библийн үзэл санаатай ер нь бол нийцүүлсэн байдаг, нийцүүлдэггүй нь байдаггүй. Одоо байдаггүй гэх юм уу. Одоо тэгмүүд бүгд хамтдаа бидний баг байхаас эхлээд дэлхий бидэнд ерөөдөө үнэн мэт боловч буруу үзэл санаануудыг сурталчилсан байдаг, харуулсан байдаг. За тэгээ энийг жишээ үзэл бодлуудыг хэдүүлээ хамтдаа үзье л да. Нэг 6 жишээ. Тэгээд Библийн үзэл санааг мөн дээрээс нь дэлхийн философи үзэл санааг хамтд нь одоо эсрэг VS те нэг эсрээс мөргөлдүүлээ. Аль нь илүү том бэ? Аль нь илүү бяртай гаргаж ирж гин вэ гэдгийг хамтдаа үзье. За нэг 6 жишээ. Дэлхийн ертөнц үзэл санааг одоо ийм үзэл сурталыг хэлдэг байна. Нэгт нь хүн надтай яаж харилцсан? Би яг л тэгж харилцсан. Одоо ер нь л намайг муугар хэлээд би муугар л хэлнэ. Би ингэвэл тэгнэ. Сайн байвал болж юм сайн байчээ гэж хэлнэ гэсэн. Харин Библийн үзэл санаа Бурхны үг юу гэж хэлдэг вэ гэхээр бусдыг өөртөө хэрхэн хандаасаа гэж хүснэ. Өөрөө чи яг л тэгж хандаарай гэж хэлдэг. Бусдыг өөртөө хэрхэн хандаасаа гэж хүснэ. Өөрөө яг тиймгүй хандаа гэж хэлдэг Библийн үг. Харин хоёрт нь дэлхийн үзэл санаа, үзэл суртал философи юу гэж хэлдэг вэ гэхээр хороо угаасаа шудраг ус. Тийм ч ер нь бол булгайцсан чүр нь яадаг юм. Ер нь худлаайсан чүр нь яадаг, хулгайсан чүр нь яадаг гэж хэлдэг. Харин Библийн үзэл санаа, Библийн үг, Бурхны үг юу гэж хэлдэг вэ гэхээр хороо шудраг ус гэж болно. Гэхдээ бүх хүн тийм биш. Мөн Бурхан бол шудраг шүү гэж хэлдэг. Мөн дэлхийн үзэл санаа, үзэл суртал гуравт нь юу гэж хэлдэг вэ гэхээр мөнгө л бүхнээс хүчтэй. Мөнгө бүх хүчтэй, маш хүчтэй, хамгийн том. Юун тэр хайр майр. Наадах нь бол үлгэр гэж хэлдэг. Харин Библи юу гэж хэлдэг вэ гэхээр яг мөнгө хүчтэй байж болно. Хүчтэйг нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хайраас үл хизээч илүү байж чадахгүй гэж хэлдэг. Хайраас хизээч илүү байж чадахгүй. За дөрөвт нь дэлхийн үзэл санаа юу гэж хэлдэг вэ гэхээр ганц удаа худлаа хэлэхэд юу яад юм бэ? Хэн мэддэг гэж хэлдэг. Харин Библийн үг юу гэж хэлдэг вэ гэхээр дор хаяж Бурхан мэднэ. Би мэдчихнэ. Хизээ нэг өдөр баригдана. Үнэн илэрдэн шүү. Боловч бултайн даравч дардайн гэж Монгол сайхан үг байна тийм үү? За тавт нь дэлхийн үзэл санаа, үзэл суртал юу гэж хэлдэг вэ гэхээр нэг л амьдрал нөхсөн хүснээ хий гэж хэлдэг. Харин Библийн үг юу гэдэг вэ гэхээр нэг л амьдрал гэхдээ зөв яв гэж хэлдэг. Дараагийн амьдрал байгаа гэж хэлдэг. Зөв яв гэж хэлдэг. Харин сүүлийнх нь 6-ад нь дэлхийн үзэл суртал философи юу гэж хэлдэг вэ гэхээр бидэнд юу гэж сурталчилдаг вэ гэхээр хэн мэддэг юм чи л ганцаараа байсан юм бол гэж хэлдэг бол Библийн үзэл санаа Библийн үг юу гэж хэлдэг вэ гэхээр нууцаар харагч эцэг чинь Бурхан чинь чамайг харж байгаа штэ гэж хэлдэг.
За гих мэтлээ ерөөдөө буруу үзэл бодол гэдэг талаас нь бид ингээ харлаа. Библийн үг буруу үзэл бодлыг, за дэлхийн үзэл бодлыг, буруу үзэл бодлыг яаж нэгцээдэг бүгд хамтдаа харлаа тийм. За тэгвэл цаашаа буруу үзэл бодол биднийг ямар үр дүнд одоо энэ бодлын чөдөр маань буруу үзэл бодол биднийг ямар үр дүнд хүргэдэг талаар хамтдаа үзье. Хор хөнөөлийн талаар. Ерөөдөө үзэл бодол, үйлдэл гэдэг бол яг л зоосны хоёр тал. Үзэл бодол, үйлдэл. Тэгээ тэр үйлдэл нь үзэл бодол байгаад үзэл бодлынхоо үр жимс нь үйлдэл байна. Тэгээ үйлдэл нь цаашаа ингээд давтаг явснаар тэр нь амьдралын хэм маяг болно. Хэм маяг нь бүр цаашаа ингээд амьдралын бүр зуршил болоо явчихна гэсэн. Миний зуршил, таны зуршил гэсэн гэсэн. Тэгэхээр энэ нь сайн байна уу? Үзэл бодолтой шууд хамааралтай гэсэн. Сайн үзэл бодолтой бол сайн үр жимс гарна. Муу үзэл бодолтой бол буруу үзэл бодолтой бол буруу үр жимс гаргана гэсэн үг байхгүй. Тэгээд миний амьдралын нэг та бүхээс би нэг түүхээ ярив. Яг би Христэд итгэхээс өмнө ер нь л их дэлхийн үзэл суртал философор ер нь их цэнэглэгдэж явсан л та. Ямар үзэл сурталтай вэ гэхээр ер нь нэг хороо угаас шудраг ус юм чи ер нь яадын шудраг ус хандсан ч ер нь яадаг худлаа хийсэн ч яадаг хулгай хийсэн ч яадаг гэж бодож явж исэн. Маш олон тэгээд тэрнээсээ болоод гэр бүлийнхэн хайртай хүмүүсээ үнэхээр шахлуулсан. Тэгэд бодоод үзгүй тийм би ахиндаа хичээндээ оронгууд намайг нэг жоох хөг дагаа явж идэг. Яг үнд надад хайртай биш. Зүгээр л намайг юм хулгайлчихгүй гэсэндээ хулгайлахгүй гэсэндээ сэргийлсэндээ намайг дагаа явж идэг. Дүүнэр маань. Тэгээ тийм л байсан. Тэгээ би тэр нь юу гэхээр тэр буруу үзэл бодлоос болоод миний амьдралын тэр буруу хэм маяг худлаа хийдэг, хулгай хийдэг нөгөө гэр бүлийнхэндээ сайнаар нөлөөлөв ш. Харин бүр гэр бүлийнхнийгээ бүр одоо хамаал хараалын идэх баг хамгийн л муухай зүйлсүүдийн нэг одоо хийж явж байсан. Тэгээ гэр бүлийнх нь үнэхээр нэр өндгөө болж ирсэн. Тэгэд энэ үзэл санаа маань тэр одоо энэ буруу үйлдэлийн маань үзэл санаа, энэ буруу зуршлын маань одоо хортой энэ одоо токсик хулгай хийдэг, худлаа хийдэг үзэл бодлын маань дэмжиж өгсөн тэр үндэс болсон үзэл суртал нь үзэл санаа юу байсан бэ гэхээр баг багт нэг юм тохиолдсон юм. Намайг 5 билүү 6 дугаар ангид байхад манай эгчийн маань 30 билүү 50 мянган төгрөг алга болоод тэгээд эгч маань намайг үннээ хэлчихээгээд намайг зодохгүй юм. Тэгээ би аваагүй юм чинь угаасаа би үннээ хэлнэ штэ. Аваагүй гэсэн чинь намайг зодоод байхгүй. Тэгээд хэдэн жилийн дараа 10 билүү хэдэн жилийн дараа манай нэг үеэл авсан нь бол тодорхой болсон юм. Тэгээд тэр үйл явдал руу эргээд оруулаа те. Тэгээ эгч маань одоо намайг би үннээ хэлээд аваагүй гэдээсэн чи үгүй чи үннээ хэлчихээгээ зодоод байхгүй. Тэгээ сүүлдээ бүр ингээд зодуусаар гал боли өгөх юм байна гэд алуулах юм байна гэж бодоод за авсангээ хэлвэл яач тийм бол зодоо болчтой болоо гэж бодонгуудаа сүүлдээ авсаагээ хэлсэн чи ахаа намайг зодчихдаг байхгүй. Тэгэл би зүгээр зайл зүгээр ер нь бол амьдрал шудраг хандах гэж хичээхэнгүүд угаасаа надад шудраг хандах юм байна хүмүүс. Тийм ч ер нь яадаг аваад зодуулъя л та. Хулгай хийгээ зодуулъя л та. Худлаа хийлээ зодуулъя л та. Нэгэд л угаасаа зодох юм чинь. Нэгэд л надад шудраг хандах юм чинь гэж бодсон байна. Тэгэд би энэ үзэл бодлын энэ цэнэгээр өөрийгөө тархийг цэнэглэсэн байгаа. Өөрийнхөө зүрх сэтгэлийг, өөрийнхөө бие махбодыг цэнэглэсэн байгаа гэсэн. Тэгээд амьдралын минь тэр үзэл бодлын хор уршиг нь амьдралд минь үйлдэл болж гарч ирээд маш олон зүйлсүүдээр би хулгай хийжсэн. Худлаа хийжсэн. Үнэхээр хичмээр. Одоо ярихад үнэхээр хичмээр. Үнэхээр хичмээр шүү. Тэгэд цааш нь ингээд харах юм бол тэгээд Христэд итгээд энэ үзэл санаатайгаа, үзэл бодолтойгоо бурхан харж байгаа, бурхан надад хайртай гэдэг үзэл бодлуудаар яг энэний эсрэг үзэл санаануудаар би цэнгэлснээр энэ зуршлууд амьдралын энэ үзэл бодолтойгоо үндэстэй тулснаар би амьдралынхаа тэр зуршил, хэм маяг, үйлдэлүүд маань өөрчлөгдөж эхэлсэн юм аа. Өөрчлөгдсөн байгаа. Амен. За тэгэхээр гэхдээ энэ түүхтэр бас нэг нэмэд хэлэхэд энэ үрийг те энэ үзэл бодлыг бүр цааш нь лавшруулсан болохоор ингэсэн. Манай эгч маань намайг зодчингуудаа за эгч нь чи үнэ хэлсэн юм чинь эгч нь чамайг ээж чи хэлэхгүй гэсэн. Тэгээ дараа нь чи ээжд хэлсэн байсан л да. Тэгээ ээж дахиад хэлээ зодоосон л да. Тэгээ тэрнээс би бүр үнэхээр зүгээр шудраг бус юм байна гэж бодсон байгаа. Тэгээ энэ үзэл бодол маань үнэхээр дагтаршаад цаашаа бүр хөрсөндөө шигдэж орсон байна. Хөрсөндөө шигдэж ороод тэгээд миний амьдралын нэг үүдэл зуршил зүгээр баруун солгоогүй зүгээр хулгай худлаа хийлэн үнэхээр муухай бүхний үндэс болж миний энэ бие махбод сэтгэл санаа амьдралын хэм маяг зуршил тогтсон гэсэн. Буруу зуршлууд. Тэгээ би та бүхнийг залуучдаа тийм байгаасай гэж хүсэхгүй байна. Ахт минь эгч минь та намайг сонсож байгаа ах. Тэгээд бити ийм буруу үзэл бодлыг амьдралдаа тарьж бити ургуулаарай та бүхнийг хэлэх байна гэж гуйхана. За бүгд хамтдаа буруу үзэл бодол гэж юу талаар үзлээ. За мөн дээрээс нь буруу үзэл бодлын бидний амьдралд ямар үр дүн хор уршиг хор гөнөл авчирдаг талаар бүгдээ үзлээ. Миний амьдралаас бас та бүхэн гэрчлээ сонслоо. Тийм үү? Тэгвэл бүгд хамтдаа энэ буруу үзэл бодлыг юу ургуулж цааш нь тарьдсан бол? Тэ? Юу ургалдаг юм бол тарьдсан бол юу
цааш нь тэжээд юм бол энэ барьсан байгаа юм цааш нь ургуулаад тэжээгээд услаа яваад идэм болоо гэдэг талаар үзцгээе. Бүгд хамтдаа 2 дугаар ишлэлийг харах юм бол бүгд хамтдаа Ром номын 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлийг эргээд харцгаая. Энэ дэр ингэж хэлж байна. Энэ үеийн явдал нийцэлгүй. Харин оюун санаагаа шинчлэн өөрчлөгд. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэж. За бүгд ишлэлийн хамгийн ихний хэсэг дээр очие. 2 дугаар ишлэхээ. Энэ үеийн явдал нийцэлгүй. За мөн өөр орчуулга дээр ингэж хэлж байгаа. Та нар энэ орчлонгийн хүмүүс шиг амьдрч болохгүй. Ер нь бол энд хэсэгт юу хэлээд байна гэхээр бидний орчин, бидний байгаа газар, эргэн тойрны нөлөө, за хүрээллийн талаар ерөөхдөө гараад байна гэсэн үг. Яг юу бидний энэ буруу үзэл бодлч тэр сайн үзэл бодлогч тэр юу цааш нь ургуулж тэжээдэг вэ гэвэл энэ бол орчин байгаа. Таны байгаа, юу үзэж харж байгаа, туулж байгаа, сонсож байгаа энэ үзэл бодол энэ ч нь бол таны хөрс гэсэн үг. Үрийг сайн хөрсөн дээрх юм бол маш хурдан ургана. Бид нар мэдэн штэ. Матай номон дээр Есүс 4 хөрсний талаар заадаг. Тэ 4 өөр газар дээр. Тэгээд зарим нь хогийн ургамал дээр явангууд тэр нь боомлуулаад ингээд өрн ургадаггүй, зарим нь чулуудрах газар дээр унаад ургадаггүй. За мөн дээрээс нь зам хавь дээр гарангууд тэнцэн хөрсөнд үнслэгээгүй болохоор тэг ургадаггүй байна. Яг энэтэй адилхан та орчноо буруу сонгол. Энэ танд маш аюултай. Та сайн үр тарьсан байсан ч та сайн үзэл бодлоо өөрөөр цэнгэлсэн байсан ч орчин чинь буруу бол ялзарсан бол тэр урахгүй гэсэн. Нөгөө талаас Библиэд ингэж хэлдэг л дээ. Муу нөхөрлөл сайн зуршил эвднэ гэж Библи хэлдэг. Тийм үү? Муу нөхөрлөл сайн зуршил эвднэ. Энэ нь юу гэхээр таны юу үзэж харж байгаа туулж байгаа тэр зүйлээ гэсэн. Тэгээ би ер нь бол 1-8 8-да ер нь бол их мундаг сурдаг байсан. Жоохон байхдаа бол ер нь сайн сурдаг байсан шүү дээ. 10 11 дэвэл ер нь бүтээгүй. Ер нь бол хэцүү. Ер нь бол нэлээд шааригдсан. Доошоо бол ер нь нэлээд эрчимтэй шааригдсан ер нь бол. Яасан бэ гэхээр би PC game арих тамхи ер нь нэлээд одоо тийм зүйлүүд хорт зуршлуудад авцсан байгаа. Тэгээ ерөөхдөө донцноосоо болоод тэр PC одоо янз бүрийн тоглоом донцноосоо болоод амьдралын маань хэв маяг зуршил бодол санаа үзэж харж байгаа зүйлсүүд тэр нөлөөл орчин маань тийм зүйлсүүд байгаа болохоор хичээл сурлагнаас хол байгаа учраас уруудаж эхэлсэн гэсэн. Тийм учраас энэ хэдий та сайн зүйл тарьсан ч гэсэн муу орчин дунд байх юм бол, муу нөлөөлөл дунд байх юм бол та тэрийг ургуулж чадахгүй гэсэн. Сайн хэдий сайн үзэл бодол байсан ч гэсэн чадахгүй гэсэн. Ургуулж чадахгүй гэсэн. Тийм болохоор ах дүүсээ зөв үзэл бодлыг зөв үзэл бодлоо зөв газараа тарьцгаая ах дүүсээ. Тэгэд бүгдээ цааш нь Дөнгөсөө бид нар зөв үзэл бодлын талаар үзлээ. Тийм үү? Буруу үзэл бодлын талаар гэж юу талаар үзлээ. За мөн дээрээс нь буруу үзэл бодлыг бид нар ямар үр дүнд хүргэдэг, бидний амьдралд яаж хор шиг нөлөөлдөг талаар үзлээ. За мөн дээрээс нь буруу үзэл бодлыг юу ургуулдаг, юу цааш нь тэжээдэг вэ, цааш нь усалдаг вэ гэдэг талаар үзлээ. Энэ бол орчин гэж үзлээ. За тэгвэл буруу үзэл бодлоо яаж таних юм бэ? За буруу үзэл бодлоо яаж ялгаж салгах юм бэ? За энийг яаж ургуулахгүй байх вэ гэдэг талаар үзцгээе. За энэ дээр юу гэхээр ингэж 2 дугаар ишлэлийг бүгд хамтдаа дахиад харцгаая. Үнэхээр мүлжүүртэй хэсэг. Энэ бол 2 дугаар ишлэл. За энэ үеийн явдал нийцэлгүй. Харин оюун санаагаа шинчлэн өөрчлөгд. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэж хэлж байгаа. За энэ ишлэлийн хэдүүлээд төгсгөлийн хэсэг дээр өгүүлбэр дээр аваач. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэж хэлж байна. За ер нь л энэ буруу үзэл бодлыг юугаар таних вэ гэвэл бид нар юугаар дэнслэх вэ гэвэл Библийн үгээр дэнслэнэ гэсэн. Тэгээ Библийн үг нь өөрөө Бурхны үгэнд өөрөө Бурхны хүсэл энэ нөгөө нэг сайн, Бурхны тэр сайн тааламж төгс төгөлдөр зүйлсүүд байдгаа гэсэн юм оршдог гэсэн. Тэгээд Бурхны хүсэл энэ зүйлсүүдийг багтаадаг. Тэгээ Бурхны хүсэл өөрөө Бурхны үгэн дотор багцлагддаг гэсэн. Тэгэд Бурхны үгээр юу гэсэн үг вэ? Библийн үгээр бид нар таньж дэнслэнэ гэсэн. Энэ буруу юу, энэ нь зөв үү, энэ нь сайн уу, энэ нь муу юу гэдгийг бид нар ялгаж салгана гэсэн. Тийм учраас та Библиэд ойр байгаарай. Бурхны үгэнд худлаа гэж хэлгэж байдаггүй. Бурхны үгэнд үннийг баригжилдаг. Бурхан хизээч буруу зүйлийг хий гэж хэлдэггүй. Харин сайныг үйл гэж хэлдэг. Муугаар хариул гэж хэлдэг. Мууг харин сайнаар хариул гэж хэлдэг. Маш олон зүйлсүүд Библиэлд байгаа. Ер нь бол Библийн үзэл бодол тэр Библийн хэлж байгаа бид нар тарих гэдэг тэр үзэл зөв үзэл бодлууд байгаа гэсэн. Чөдрөг үзэл бодлоо. Тийм болохоор мөн дээрээс нь Иохан номын 8 дугаар бүлгийн 32 дээр ишлэл дээр ингэж хэлдэг л дээ. Хэрэг та нар үннийг мэдвэл
үнэн та нарыг чөлөөлнө гэж. Мөн дээрээс нь Есүс Библи зам үнэн ам мөн гэж хэлсэн. Есүсийг танина гэдэг нь өөрөө үннийг таних гэсэн. Тэр үннийг таньчингууд бид нар юун зөв, юун буруу, юун сайн, юун муу мэддэг болно гэсэн. Амен. Тийм болохоор бид нар энэ буруу үзэл бодол байна гэд энийг тарихгүй гэсэн. Энэ нь зөв бодол байна, үзэл бодол байна гэд энийг тарина гэсэн. За ингэхээр бид нар яг ялгаж салгах юмтай болчлоо гэсэн. Зэвсэгтэй болчлоо гэсэн. За тэгвэл дөнгөж сая хэдүүл хангалттай буруу үзэл бодлуудын талаар ярьлаа. Хор оршийн, хор уршгийн, хор нөлөөг нь ярьлаа. За буруу үзэл бодол яг юуг нь хэллээ, ялгаж салгалаа. За мөн дээрээс нь орчны буруу үзэл бодлыг юу цааш нь ургуулж тэжээдэг талаар үзлээ. Тэгвэл зөв үзэл бодлыг амьдралдаа чөдөрлүүл юу болох талаар зөв үзэл бодлыг тэгвэл чөдөрлж болд юм уу? Зөв үзэл бодлыг амьдралдаа зангидж болд юм уу гэдэг талаар үзцгээе. За энэ бол мэдээж хэрэг болно. Зөв үзэл бодлыг Бурхны үгийн дагуу, Библийн үгийн дагуу үзэл бодлыг чөдөрлөж болно. Хэрвээ Бурхны үгийн дагуу зөв үзэл бодлыг та амьдралдаа чөдөрлөл юу болно гэж нэгт та бичээд аваарай. Бусад хүмүүс таны ард байгаа Бурхныг олж харна. Дахиад би хэлээ. Бусад хүмүүс таны ард байгаа Бурхныг олж харна. Нөгөө төгөр юу гэсэн үг вэ? Та бусад хүмүүст Бурхан байгаа гэдгийг баталгаа, нотлохоо, амьд нотлохоо болно гэсэн. Ямар гайхалтай вэ? Тийм үү? Амен. Тэгэд жишээ нь миний амьдралын хамгийн сүүлд болсон түүх байна л да, нэг гэрчлэл юм уу? Тэгэд би одоо ерөөд 10 жилээ төгсөөд 10 гаруй жил болж байгаа. Тэгээ саяхан би нэг найзынхаа одоо урилгаар нэг зүйл дээр ерөөд очоод 10 жилийнхээ нэг охинд санаанд уулзлаа л да. Тэгээ ерөөд би манай анги ер нь бол 36 хүүхэдтэй. Тэгээ ер нь бол 12 нь хүүгүүд 24 охтод байсан. Тэгэд 24 охтынхоо ер нь бол би нэг хоёртой л ер нь бол бараг л харьцдаг байсан ер нь бол. Сайн уу л гэдэг ер нь бол за ер нь бол мэндийн зөрөгтэй л байсан гэсэн. Тэгээ бараг л юм сайнуугаас цааш ерөөс юу ч ярьж байгаагүй. Яг үзэл бодол суртал юм хүмүүс одоо ертөнцийг яаж хардаг, үздэг тэр босон явдлын бодлоо ерөөс ярьж байгаагүй. Тэгсэн чинь яг тэр хоёр охины маань нэг нь одоо тэр уулзалтан дээр ирэхгүй нөгөө манай пастор ахлагч нар бүгдээ байсан л та. Тэгэд ирсэн чинь намайг харангуудаа хүүх нөгөө болтоо юу да энэ чинь нөгөө болтоо юу мөн үү чи бүр итгэгч болсон юм уу чи бүр тэгээд бүр юу чи бүр пастор юм уу чи бүр пастор болсон юм уу чи бүр итгэцсэн юм уу гэх бүр ингээд би бүр тэнд бүр ингээд ангааж байгаа байхгүй тий. Тэгээд чи ёо чи юу вэ чи болтоо байна штэ энэ чинь өөрөө гайх юм шиг чи итгэнэ гэдэг чинь ёо энэ чинь бүр зүгээр л гайх юм шиг тэгээд бүр гайхаж байгаа байхгүй би бараг ингээд сайн уу гэдгээс цаашаа ингэж мэдэлж байгаагүй бараг мэдхгүй юм маань намайг бүр ингээд тэгж харж ясаа гэхэлэр бүр ингээ ангааж байгаа. Тэгээ өөр ингээд 90-20 хүмүүс ёо сада пастор та хар энэ л зүгээр гайх юм шиг болтоо өөрчлөгдөн гэдэг чинь зүгээр л гайх юм шиг энэ чинь гайх юм шиггүй ямар хүн байлаа да энэ чинь гэдэг. Би бүр тийчээ өөрөөхөд санаа зовлоо авч гомч анх удаага тэгээд ийм зүйл одоо би тэгж харагддаг байсан юм байна. Христ итгэхээс өмнө би яг тэгж харагддаг байсан юм байна гэж бодогдтол авч байгаа юм шиг. Тэгэл яг ийм зүйл. Би Библийн дагуу үзэл бодлыг амьдралдаа тарих үед амьдралд маань тэр нь үйлдэл болж гарч ирээд Бурхан байдаг гэдгийг нотлохоо, амьд нотлохоо болдгийм байна гэдгийг харсан шүү бах түсэ. Өөрийнхөө амьдрал дээр, өөрийнхөө нүдээр. Тэгээд нөгөө тэр уулзалт дуусна манай нөгөө 10 жилийн маань охин ёо Бурхан гэсээр байгаа л ерөөдөө явсан л та. Ямар энэ бол зүгээр л гайх юм шиг гэдэг. Тэгсээр байгаа л явсан юм бол. Тийм байгаа. Тэгэд эргээд яран дээр. Зөв үзэл бодлыг амьдралдаа та чөдөрлөх үед юу болдог гэж хоёр дахь нь. Таны амьдрал бусдад урам зориг өгч үргэлжлүүлэн Бурхныг дагах шийдвэр сонголт хүмүүс гаргадаг. Зүгээр л та зөв үзэл бодлыг амьдралдаа тариад чөдөрлөөд ургуулах үед хүмүүс тэнцэнээс танаас урам зориг аваад цаашаа Бурхныг дагах шийдвэр сонголтондоо үнэнчээр ханддаг, нухацтайгаар ханддаг гэсэн. Нөгөөгээр зүгээр л танаас үлгэрэл авж гинэ гэсэн. Хөөх манай тэр маань ийм мундаг болчих. Манай хүн Библийн дагуу үзэл бодлыг амьдралдаа тариад амьдрал нь ийм гоё болчихжээ. Ямар гоё болсон юм бэ? Архинаас орсон байна, тэрнээс ингэсэн байна, ингэсэн байна. Зүгээр л танаас хараад ингэж болдгийм байна. Би ч гэсэн хичээх хэрэгтэй юм байна гэж урам зориг авдаг шүү ах дүүсээ. Тийм болохоор ах дүүсээ. Та Библийн дагуу
зөв үзэл бодлыг амьдралдаа тариарай гэж уриалах байна. Тэгэд би та бүхнийг Ром 12-ийн 1-р 12 дугаар бүлгийн 1-р ишлэлээр та бүхэнд дахиж уншиж өгье. Ийм дахтуу нараа Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Илч Паул энэ чи манай эзний 57 оны орчимд энэ цаглыг бичсэн. Яг энэтэй адилхан Ромын итгэгчдийг урайлсантай адилхан би ч гэсэн та бүгдийг урайлж байна хатвсэ. Бурхны өрөв сэтгэлээр хичээнгүйлэн сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийнхөө биеийг Бурханд тааламжтай амьд ариун дахил болгож өргөөрэй. Энэ нь та нарын сүнслэг мөргөл юм шүү хатвсэ. Амен. Тэгэд та магадгүй анх удаага манай цуглааныг үзчихэж магадгүй. Тэгээд та магадгүй YouTube-ээс та гэрэл чуулган гэж хайх юм бол манай видео номлуудыг үзэж болно. Мөн дээрээс Name+ дээрээс та аудио номлуудыг сонсож болно. Мөн та гэрэлт онлайн чуулган гэж хайх юм бол Facebook дээр манай чуулганы талаар гарна. Тэгээ мөн та анх удаага үзэж байгаа мөн Христийг мэдхийг хүсэж байгаа. Би бус дээрээс нь цуглаанд явдаггүй. Тэгээ явахыг хүсэж байгаа хүн байвал та нэмэх нэг гэж энэ комент хэсэгт бичээрэй. Тэгээ би та бүхэнд Христлийн талаар болон чуулганы талаар мэдээлэл өгөх болно. Манайхан танд хариулах байгаа шүү. Тэгээ би та бүхэнд дахин сануулъя. Амьдралдаа энэ чөдрийг буруу үзэл бодлынхоо чөдрийг та тайлж хаяарай. Энэ чагтыг нь мулталж хаяарай та. Харин амьдралдаа зөв үзэл бодлыг өөрийнхөө Библийн дагах үзэл бодлыг амьдралдаа чагталж та чөдөрлөж хаяарай гэж та бүхнээс уриалах байна. Энэ нь та бидний Бурхан дөргөх бүрэн зориулалт юм шүү. Амен. Эзэн та бүхнийг энэ 7 хоногийн турш хэлбэр өргөх болтугай. Баяртай хатусаа.